За тэмдэглэлээ үргэлжлүүлэн уншия. 2024 оны 10 сарын 22-ны хичээл дотоод хүүхэд. Хүүхэд байхад өөрийн чөлөөт байдлаараа хүн байдаг гинэ. Насанд хүрээд ёс зүйн өсөөд тэгж болохгүй, ингэж болохгүй гэд маш олон хаалтууд тавигдчих байдаг. Үндсэн өөрийн мөн чанар нь нуугдчихдаг гэсэн үг. Үе үйл гарч ирдэг. Хүүхдийн гинэн цагаан ааш гэж байдаг цаана. Өөрийнхөө аашийг уур, уцаар, гомдол, цөхрөл, эгоноос гарч байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Сэтгэл санаа таагүй, ургуулсан бодол бодогдвол энэ миний дотоод хүүхэд юм уу? Юунаас шалтгаалan ийм мэдрэмж төрж байна гэдгийг ухаж бодох. Хүүхэд насны тусдаа ухамсар байдаг. Тэрийг ажиглаж байна. Одоогийнхоо ухамсарыг ажиглах. Ингээд уралсан байна, үүнд гомдсон байна, ийм зүйл чархалсан байна гэдгээ олж харах. Өөртөөгөө ярилцах, ажиглан таних. Хүүхэд насны эерэг, ариун ухамсар. Тэр хүүхэд насны ааш зангаа гарган таних. За бясалгал хийхэд болохоор йог хийсний дараа бясалгал хийвэл илүү сайн гэж. Төвлөрөл үүсгэх. Бясалгалаа хийхдээ дотоод хүүхдээ дуудан гараад ир хэмээн ивэлэн хэлж бясалгалаа эхлүүлэх. 2-3 настай хүүхэд мэт өөрийгөө эхлээд эрхлүүлэх хэрэгтэй. Хүүхэд насны тэр эмзэг сэтгэл зүй тэр мэдрэмжийг ажиглах. Болоокууд гарч иж дотоод хүүхэд сэргдэг. Бясалгал хийх үед маш олон тэр үйл явдлууд тархинд орж ирдэг. Тэр болгоныг ухаад тухайн үйл явдлаас юуг мэдэрсэн, яагаад тохиолдсон, тэр үед юу гэж дүнсэн, одоо юу гэж дүнхийг гэх мэт одоо бясалгал хийж явахдаа өөртөөгөө харилцаа үүсгэх гэсэн үг. Ярилцаж бас бол. Өөртөө цаг гаргаж ачаанасаа хөнгөлж сураа гэсэн байна. Эрчим энерги маш чухал. Нэг цаг тутам өөрийгөө сэрүүлэг тавиад ажиглаа гэсэн байна. Сэтгэлээ чагна. Автомат үйлдэлүүд байна уу? Сэтгэл санаа ямар байна? Юу бодож чинь? Сэтгэлд юу орж ирж чинь гэх мэт. Мэдэрсэн бүхний ажиглан бичээ гэсэн. За 10 сарын 25-ны хичээл. Бясалгах үед биеэ суллаад сул тавих. Ургамал, мод мэт төсөөл зүгээр л байх. Хүлээлтгүй, хүлцэнгүй байх. Зүгээр л амьсгалаад л байчих гэж. Бодолгүй байх. Бодол орж ирсэн ч өнгөрөх. Бодолтой автахгүй. Дотоод сүнс оршихуйтай, холбоотой. Ажлаа хийж л байдаг. Бараг өхөр шиг бай гэж бичсэн байна. За анхаарах зүйл нь амьсгал аваад гарахдаа бодлоо үлээгээд гаргаа гэж. Орж гарч байгаа амьсгалаа анзаар. Энэ орж гарч байгаа амьсгалаа анзаар гэсэн чинь нөгөө юун санаанд орчлоо. Би чинь яг энэ үеэс 24 оны 10 сар 25 оны 5 сар юм. Тэр хавцааныг нөгөө Випашна гээд 10 хоногийн бясалгалд суужсэн. Тэгээд тэн дээр гол одоо мэдэрсэн зүйл гэх юм бол хүн ерөөсөө л төвлөрч бясалгал хийхдээ хамраар урах амьсгал, хамраар гарах амьсгалыг ажиглах. Яг энэ үйл явц бол Випашна бясалгалын гол одоо дэлгүүр нь bijдэг. За тэр санаанд орчлоо. За сүнсэндээ хэл суллаа гэх мэт одоо хэлээ гэж командыг өгч. Тэгээд хийгээд л бай гэсэн байна. Дотоодоос мэдэрсэн зүйлдээ итгэе. Гаднаас авч байгаа мэдээллийг цэгнэ гэж. Одоо уншиж байгаа, харж байгаа, сонсож байгаа мэдээлэл бүхний цэгнээд өөрийнхөө дотоодоос юу мэдэр чинь тэрэндээ илүү итгэе гэсэн байна. Матрикс гэдэг бол энергийн ертөнц. Дотоод мэдрэмжээр мэдрүүлдэг, ойлгуулдаг гэж. Ямар за энд бол бясалгалынхаа үр дүнг бичсэн юм байна. Их сайхан бясалгал хийгээд гой зүйлийг мэдэрлээ гэсэн байна. Нурууны хар хэсэг өвдөг өгч бичсэн байна.
дотоод сүнс аажмар чиглүүлж хөтөлсөн гэж байна. Өөрийгөө маш сайн хүлээн зөвшөөрч хайрлаа. Дотоод сүнс ямар төвшөнд явж байгааг чинь мэдэж байгаа гэж. Өөрсдөө л хичээл зүтгэлтэй бай. Одоо нотныг 2 тэрнээс олон хийгээд бай гэж. Өөрийгөө бусдтай бүү харьцуул. Оролдлого зүтгэл их хий гэж. Сэтгэл зүрхний дотоод дуудлагаа дагаа. Блок байвал сайн ухамсарлах. Ийм учраас ингэж байгаа юм байна. Энэ блокноосоо болоод би ингэж байгаа юм байна. Гэдгээл ухамсарлах хэрэгтэй. Ухамсарлах гэдэг нь ийм учиртай юм байна гэдгийг л олж харах гэсэн үг. Тэгээд үйлдэл хийхэд гардаг блок гэж шүү. Сайжруулах хэрэгтэй бол сайжруулахын тулд ямар үйлдэл хийх вэ гэдэг үйлдэл хийсэн тохиолдолд гарна гэж. За 10 сарын 29 үеийн үр энергийн хууль гэсэн сэдэв байна. Эрэх сөрөг мэдээлэл бол энергийн мэдээлэл буюу карма. Гэрлэн биеэр харагддаг. Аав ээж өвөг дээдсээс ирэх магадaltaй удам, ген, мах цустай холбоотой учир. Гэрлэн биеэ засаагүй хүүхэдтэй болоход дамждаг 33% гэж. Үеийн үрийг ухамсарлаж ухаарч сэрж байж заснаа. Сүнсэнд суусан сөрөг энерги мэдээлэл байдаг. Ухамсараа сэрэж ярилцганаа. Ажиглалт энэ. Карма шууд бодол санаа руу ордог. Бодол сэтгэл санаа руу хатгаад байдаг. Муу бодол сөрөг юм өгөөд байдаг. Түүнийг барьж аван ажиглах хэрэгтэй. Сэтгэл санаа өвтгөөд дэвэргээд байдаг. Бясалгалын аргаар ажиглан эдгэн. Дотоод сүнстэйгээ харилцаж сураад эдгэн. Гол нь сайн анзаарах, өөрийгөө сайн анзаарах. Амьдралд шинэ өөрчлөлтүүд гарах үед тухтай бүсээсээ гарах үед шинэ зүйлийн ачаар өөрийгөө илүү их таньж мэддэг. Аав ээжигээ бас ажиглав. Бүхнийг ухамсарлаж байж л ойлгодог. Өөртөөгөө л ажиллах. Дотоод сүнстэйгээ харьцаад эхлэхээр бясалгалын явцад сөрөг мэдрэмжүүд рүүгээ гүн орж мэдрэх. За 11 сарын 1-ний хичээл байна. Бясалгал. Айдсаа тавьж явуулах гэсэн байна. Айдсын гүн рүүгээ орох. Айдсын цаана юу байдаг вэ? Зоригтойгоор айдсынхаа гүн рүү орохоор юу болдог вэ? Миний айх зүйл гүн үү? Айсан зүйлийн цаана ямар процесс болоод байгаа юм? Айдсаа хүлээн зөвшөөрөө тавьж явуулах. Траума, блок байвал тэрэн лүүгээ гүн ороод арилгаж болно. Миний сэтгэл зүйн гэмтэл юу вэ гэдгээ бод. Тэр үед сэтгэл зүй эвгүй болно. Тэгэхэд гүнзгий орно. Яагаад энэ трауматай болсон юм бэ? Гэдгийг асууж тэгээд тавьж явуулна гэж. Тавьж явуулна гэхээр одоо энэ үеэс тайлбарлахад тухайн үед бол яг сайн ойлгохгүй байсан. Одоо ингээд хараад тахт хүлийн зөвшөөрөл гэсэн үг. За би ийм айдас эвгүй мэдрэмж миний дотор байдаг шүү. Энэ хизээ үссэн юм шиг их үүсвэр ухаад хахад хамгийн анхны их үүсвэр нэг хүн эвгүй гэснээс би тэр үед маш их гомдсон ч юм уу те. Эсвэл нэг юм айдсын мэдрэмж авсан. Тэнгүүд яг тэр үед дээр очиод окей би энэ үед чинь жоохон байсан юм байна. Энэ үед чинь үедээ ингээд би төрүүлээд дүгнээд бодсон юм байна. Одоо би одоогийн энэ насныхаа өнцгөөс харахад айхаар зүйл биш байсан биз дээ. Би тэр үед хамгийн анхны мэдрэмж маань илүү гүн тийм мэдрэмж байсан юм байна. Одоо энийг тэгвэл хүлээн зөвшөөрөөд тэр үед болсон юм байна. Одоо хангай гэд өөртөө ярилцж хагаад ингээд хүлээн зөвшөөрөөд чанга байгаа юмыг сулчнаа л гэсэн үг юм лээ. Яг өөрт тохиолдсон үйл явдлыг хүн өөрөө л мэддэг учраас өөртөө ажиллах. Ажиллаж ижил тайлгдана гэсэн үг. Жишээлбэл би тань тохиолдсон явдлыг чи тэр үед тэгсэн байна гэдгийг мэдэхгүй байхгүй. Тэр хүн өөртөө л ажиллаж тавьдаг гэсэн үг. За өмнөөр нь орж бодохгүй. Зүгээр л өөрийгөө чөлөөлөө суллаад ажиглаа. Хүлээн зөвшөөрөөд харагдаа тайвшруулаад явуулах. Уг суур хүртэл нухаж мэдрээ. 2-3 удаа хийх, сайн гаргах. Айдстайгаа нүүр тулах, дотоод хүнтэйгээ холбогдох. Итгэрлийн бясалгал гэж. Миний мэдэхгүй ямар айдас болов сэтгэлийн өвчин байгаа юм бэ? Бодлоор, мэдрэмжээр, төсөөллөөр хариу өгдөг гэж бясалгаа төвлөрөө сухад. За 11 сарын 5-ны хичээл. Хүний одоо эдгэсдэх 33% нь удмын мэдээлэл.
33% нь 6 эргэн тойрны нөхцөл. 33% нь за энд бол бичээгүүлдэг чичээ. 1% нь л одоогийн ухамсар байт юм байна. Зарим үед өөрийнхөө тухай мэддэг бодол хүртэл худал байх үе байдаг. Бясалгал хийж байхдаа дотоодоо сонсож юу хийх гэж, яах гэж, ямар зорилгоор гэдгийг асууж мэдэх хэрэгтэй. Дотоод сонс буюу өөрөө л гэсэн үг. Бясалгал хийхэд итгэл маш чухал. Хүн гадагшаа хандлага зогсоох хэрэгтэй. Бүх зүйл рүү ингэж гадагшаа хандаж явж идэг. Тэр хараагаа дотгошоогоо чиглүүлэх хэрэгтэй. Дотоод бурхан чанараа нээж сүнсний өгөгдөл би хинбэ гэх мэт өөрөөсөө асуу гэж. Өөртөө дотооддоо итгэлтэй болох тусам хүн өөртөө итгэлтэй хүчрэхэд болдог. Өөрийгөө болон орчноо бүрэн бэлдээд бясалгал хий гэж. Би юунд дуртай, юуны төлөө ирсэн, утга учир юу вэ, хэтэрхий их юм хүлээж болохгүй. За энэ орчноо бэлдээд бясалгал хий гэдэгтэр одоо яг энэ өнцгөөс ингээд тайлбарлаад. Би ер нь 2-3 жилийн хугацаанд маш их зүйлийг сурч мэдэж өгцсөн байна. Тэгээ сүүлд бас йогийн талаар судлаад, йогийн шинжлэх ухааныг үндэс суурьаас нь судлаад йогийн олон улсад багшлах хэрэгтэй багшаа авсан. За тэгэнгүүт энэ дээр орчноо бэлдээд бясалгал хийхэд бэлтгэдгийг би одоо өнөөдөр юу гэж тайлбарлах вэ гэхээр тэгээд биеийнхээ жилийг гаргаад халаалт буюу сонголт йогийн дасгал хийж болно. За тэгээ бясалгалтаа бэлдээд сайхан суудлаа бэлдэнэ. Өөрт тухтай сандал дээр сууж болно, норон дээр сууж болно. Хөлөө жийж болно, завилж болно. Гол нь хойд нуруугаараа юм налахгүй, нуруу тэгшгэн байх хэрэгтэй. Яагаад гэвэл нуруу дагсан юм босоо хүний судлаад bijдэг. Энэ судлаар хүний энерги эрчим гэж гүйж идэг учраас нуруу тэгшгэн байх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд бие сайхан хөлөө сайхан мэдрээд биеийнхаа хөлийн үзүүр хэсгээс дээшээ толгойн орой хүртэл бүх хэсэгтэр төвлөрлөө аваачаад суллажна. За суллангуудаа сайхан бясалгалынхаа байршлаа болно. Нуруу голонцыг үнцгийн амьсгаа авч гаргаад за тэгээ тарих оюунаа бэлтэнэ. Бүх бодлыг тархин дах бодлоо одоо намж агаад бясалгал хийх гэж байна. Эсвэл өөрийгөө анхаарлаа төвлөрүүлээгээд өөртөө ярьж бэлтэнэ гэсэн үг. За тэгж төвлөрлөө өөр дээр авчирнгуудаа нүдэ анаад амьсгалаа хамраар орж гарах амьсгалаа ажиглаад л сууна. За бодлоод орж ирнэ. Тэр бодлыг үргэлжлүүлэн ургуулan бодохгүй. Зүгээр ийм бодол орж ирж чинь гэд үлээгээ гаргаж болно. Нисгээд ч юм уу тэнгэрт ингэж хөвүүлээ цааш нь явуулж болно. Зүгээр өнгөрөө игээд өнгөрөөж болно. За тэгээ ажиглаад л суугаад байхад яванд авчраа болно. Эсвэл тухайн бодол бас ингэж тайлагдах гад. Үйл явдлаас ийм мэдрэмж авцсан. Энийг ингэж суллаа гэд орж ирэх шалтгаантай байдаг. Хэрвээ тэр бодол руу бодлыг бас ухмаар ажигламар санагдаад байвал барьж аваад ажиглаж болно. За энэ үед би юу мэдэрсэн? Эндээс энэ зүйлийг ойлгосон байна. Энэ үед ийм хэцүү мэдрэмжийг авсан байна. За одоо тэр мэдрэмжээ хүлээн зөвшөөрлөө. Ийм зүйлийг надад ойлгуулсан байна. Талархлаа. Чөлөөлөөд сулалнаа гэсэн үг. За цаашаа би юунд дуртай, юуны төлөө ирсэн, утга учир юу вэ гэж өөрөөсөө бас асууж болно. Тэрхий их юм хүлээгээд биш бас болохгүй гэж. За бодлоо ажиглал өнөөдрийн юмыг өнөөдөр л бод гэж. Маргаашийн юмыг маргааш л бод. Өнөөдөртөө одоо цагтаа амьдр. 10-20 жилийн дараах юмаа бүү бод. Хүүхдээ яах их ирээдүг нь бүү бод. Маргааш ямар байх нь өнөөдрөөс шалтгаална. Одоо цагтаа гоё байвал дараагийн цаг гоё байна. Чанартай цагийг өнөөдрийг мэдэр. Тархинаасаа чөлөөлөгд. Энэ нь бясалгал юм гэж. Ер нь явандаа бас төвлөрлөө өөр төрөө аваад одоо цагтаа төвлөрдөг болчих үед ер нь ингээ бясалгалыг явах боломжтой. Зөвхөн өөр төрөө ингээд анхаарлыг удирдах сурчдаг гэсэн үг. Өнгөрснийг бүү бодоо одоодоо л төвлөр. Тархинаас гарах үед дотоод сүнстэйг холбогддог гэж. Энэ тархины олон бодол, олон мэдээллээс гарч дотоод руугаа төвлөрөх үед нөгөө зүүн совин буюу дотоод сүнс
тэгээ өөрөө өөртөөгөө холбогддог гэсэн. Өөрийгөө сонсдог болно гэсэн. Гар бол анхаарлыг сайн төвлөрүүлдэг. Цаг хугацаа тархинд л байдаг. Тухайн үедээ л бод. Хоол ихдээ хийх үедээ л бод. Өхөр шиг л бай. Амар тайв гэж бодохгүй. Тарих маш их ажиллахад дархлаа ундаг, ятардаг гэж. За энийг бол би бүр өөрийнхөө бие дээр туулсан байна. Тархийг бүр зогсоо зайгүй ажиллаж маш их стресс, маш олон зүйлийг зэрэг ингэж амжуулах хүсэл, тэрийг хийн, энийг хийн, ажил хийн гэл. Тэгэл ирээдүй бүх зүйлийг ингэж бодож зогсоо зайгүй тархийг их ажилуулаад дархлаагаа унгасан. Тэгээд бас сэтгэл зүйн олон зүйлүүд гадагшлах бүх зүйл нь ингэж давхцаад би дээр одоо өвдөл тулсан юм болоо гэж боддог. Тэгээд тэрийг маш зөв аргаар, маш зөв замаар өөртөө ажиллаж тайлаад тайлсныхаа үндсэн дээр илүү гоё үнцэнтэй зүйлүүдийг олж авсандаа маш их талархдаг. Юм болгон ч ер нь бас их утга учиртай байдаг. Цаашаа сэтгэл санаа мөнхийн хөдөлгөөнтэй байдгаа. Сэтгэл санаагаа дагаж хямарч болохгүй. Сайхан байхад хөөрөөд, муухай байхад гундаад байх хэрэггүй. Уур баяр, хувирч, дуустдаг, салхи шиг үүнийг ажиглах хэрэгтэй. Ажиглал гэснээс тэр ажиглаад байгаа ухамсар өөрөө яг өөрөө хүн өөрөө байдаг. Дараа нь учир шалтгааныг нь олоо бясалгал цаана нь ямар учир процесс болоод байна асуу. Дотоод сэтгэлээ бүрэн ангаагаагүй үед бас илэрдэг. Ихэнх нь цэвэрлэж амжаагүй зүйлүүд байдаг. Өөрийгөө ярилцаж оншил сураа сүулдэ ялгадаг болно гэж. Энэ дотоод сүнснийх байна. Энэ гадаад ухамсар байна. Зарим шарах цэвэрлэгдэх гээд гарч ирдэг. Дахин ажиглал. Дадал болох. Ажиглагч ухамсарыг бий болгох гэж. Ажиглагч ухамсар өөрөө бүхний гаргалгааг гаргацдаг. Өөрийгөө хайрлаж байна уу гэдгийг асуу. Эрчим энерги сэтгэл санаа унсан үед махан бие өвддөг, өвчин үүсдэг. Энийг бол бүр яг өөр дээр мэдэрсэн гэж хэлсэн. За ингээд сүүлийн жил 11 сарын 12-нд байсан байна. Сэдвээ бас бичээгөө л өргөсөн байна. Тархинд юу гэж итгэл үнэмшил суусан түүнд итгэж явж байдаг. Энэ бол яг тархинд өөрийн итгэж үнэмшсэн блокийг хэлж байна. Би өөрөө л тгээ бодсон түүндээ итгэж яваад байдаг гэсэн үг. Тэрийг л тайлах хэрэгтэй. Ухамсарт хязгаар байхгүй, туйлын үнэн гэж байхгүй. Надад ямар хайрцаглагдсан бодол байна гэдгийг гоох. Ажиглаад өөртөөгөө ярилцаж бясалгах, зөнгөө нэмэх, тархиар ажиглах үед ирээдүгөө хуучин авсан мэдээллээр л боддог. Тэр тархиар биш. Зүн мэдрэмжээрээ дотооддоо илүү төвлөрч бодох хэрэгтэй. Ухамсараа илүү ажиллуулах хэрэгтэй. Ухамсар гэхээр тархи гэж ойлгож болохгүй. Ухамсар гэдэг чинь таны өөрийн төр дотоод юу гэлээд байгаа юм. Орчлын ертөнцид дээд бие их сурвалжтайгаа хамтарч ажиллаарай гэж. За энэ орчлын ертөнцид дээд бие их сурвалж гэдэг нь ерөөсөө таны төр доторх бүх зүйлийг хэлээд байгаа. Тархи оюун матрикс энэ гадна талын бүх зүйлүүдийг нэг ойлгож байгаа. Нөгөө талд нь энэ таны доторх дотоод зүнс, таны жинхэнэ өөрөө гээд орчлон ертөнцид дээд бие их сурвалж энэ язгуурсан ухамсар бүгд нэг таны дотор байдаг зүйл. За тэгэхээр тэр гадна талын зүйлс биш, өөрийн доторх зүйлсийг л илүү барьж авч анзаарч түүндээ удирдлагаа өгнө л гэсэн үг. За ингээд хичээлийн тэмдэглэл бол дууссан байна. 11 сар гэдэг чинь би 25 он гарчиж байгаа юм байна те. Тэгээд энэ хичээлээ дуусгачаад багштай би чинь бас яг тухайн үеийнхаа бүх нөхцөл байдал, бүх зүйлийг сайхан ярьж, уудалж, гоёнгож байсан. Тэгээ үүнийхээ дараа хаалгандаа орчоод илүү зэрэг сэтгэл зүгээр өөр өнцгөр юмыг хаашаа хөгжих суурин болсонд маш их талархдаг. За ингээд бичвэрээ хуваалцлаа. Өөр бас зөндөө номын тэмдэглэл, өөр бусад хичээлүүдийн тэмдэглэлүүд байгаа. Явандаа бичлэг болгоод оруулнаа. За амжилт хүсье.